Яагаад ухаалаг самбарыг ашиглах болов уу гэдэг. Тэгэхээр хамгийн гол асуудал бол ерөөсөө нөгөө хүүхдийн анхаарлыг самбар дээр татах. Энэ чинь хамгийн чухал асуудал. Би одоо өөрийнхөө хүүхд байх үеийн тухай ингээд санахад манай багангийн багш нэрийг хэлэхэд Цэцэгмаа гэдэг багш маань бидний анхаарлыг самбар дээр татахын тулд самбарын урд та нар нааша хараа, энэ хараа чихэр байна, энд ийм байна гэд шохоогоороо ингээд самбараа тогшоод ингээд бидний анхаарлыг аль болох самбар руу хандуулах гэж маш их хичээдэг байсан. Одоо тэр 10 жилийн багш нартайгаа ингээд эргээд уулзахад манай багш нараас одоо чинь шохооны харшилтай болсон багш байж байна. Тэгвэл энэ ухаалаг самбар чинь энэ бүх асуудлуудыг одоо шийдэж өгöd байгаа учраас дэлхийд даяараа хэрэглэн жил ирэх тусмал нэмэгдээ яваад байгаа. Нэгдүгээр хүүхдийн анхаарлыг самбар дээр татж байна. Интерактив төхөөрөмж учраас. За хоёрдугаар багшийн эрүүл мэндэд маш эерэг нөлөөтэй болж байна. Багш хэдий ч нэ бага ядарна, бага стресс нь тэр ирээрээ өөрийнхөө сурагчтай хүргэх мэдээлэл, мэдлэг нь илүү их нэмэгдэнэ. Нэг хүүхдийн анхаарлыг татах гэж зааж байсан хичээлийнхаа агуулгасаа гараад нөгөө сурагч руугаа хандаад анхаарлын татах гэж хичээх нь өөрөө нөгөө сургалтын явцаас чинь 45 минутаас ч маш их цаг хугацааг л хороогоод байгаа юм л да. Тэрний оронд багш өөрөө мэдлэг түгээгээд зогсож явах нь бол илүү үр дүнтэй болоод байгаа. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хүүхдийн радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин электрон цэгмэн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Төр Мөнхтэй ярилцахаар урьсан. Сайн байна уу та? Өнөөдрийн төргий. Баярлалаа. Үзэг сонсогчдоо бас минь төргий. Баярлалаа. За өнөөдөр бидний ярилцах сэдв танаас асуух зүйл бол ухаалаг самбарын талаар асуунаа, ярилцсанаа. Надад бол бас л цоо шинэхийн салбар юм төхөөрөмж байна. Сүүлийн үед бүх зүйл ухаалаг болж байна. Технологийн хөгжил маш хурдцтай хөгжиж байгаа, хүн болго мэдж байгаа. Эхлэл ямар байсан бэ? Сая ярилцж байхад бол 2008 оноос эхлээд дэлгэц зурагт одоо телевиз сонирхож энэ бизнесээ эхлүүлээд одоо ухаалаг дэлгэц рүү шилжсэн тухайгаа ярьж байсан. За ер нь би ч өөрөө телевиз радиогийн хүүхэд. Яг тэгэхээр би гэртээ сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хүүхдийн радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин электрон цэгмэн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Төр Мөнхтэй ярилцахаар урьсан. Сайн байна уу та? Өнөөдрийн төргий. Баярлалаа. Үзэг сонсогчдоо бас минь төргий. Баярлалаа. За өнөөдөр бидний ярилцах сэдв танаас асуух зүйл бол ухаалаг самбарын талаар асуунаа, ярилцсанаа. Надад бол бас л цоо шинэхийн салбар юм төхөөрөмж байна. Сүүлийн үед бүх зүйл ухаалаг болж байна. Технологийн хөгжил маш хурдцтай хөгжиж байгаа, хүн болго мэдж байгаа. Харин эхлээд энийг ярихаас өмнө таны бизнесийн гараа эхлэл ямар байсан бэ? Сая ярилцж байхад бол 2008 оноос эхлээд дэлгэц зурагт одоо телевиз сонирхож энэ бизнесээ эхлүүлээд одоо ухаалаг дэлгэц рүү шилжсэн тухайгаа ярьж байсан. За ер нь би ч өөрөө телевиз радиогийн хүүхэд. Яг тэгэхээр би гэртээ ганцаараа байж байхдаа өдөр бол радио сонсно. За орой болохоор зурагт эхлэхээр зурагтаа үздэг. Ийм л телевиз радиогийн сонирхолтой хоббитой хүүхэд байсан. Ингээд надад тухайдаа боломж гараад би 2008 оноос одоо тухайн цоо шин технологи болох плазма телевизийг би одоо найз таньдаг мэддэг хүмүүсийн захиалгаараа би одоо урдаас бэж хотоос ингээд зөөдөг байсан. Тийм жижигэн худалдаа эрхэлж эхэлсэн л дээ. Тэгээ ер нь бол энэ телевизийн одоо борлуулалт маань өөрөө ингээ баг багаар ингээд ажиндаа явсаар байгаад одоо үйл ажиллагааны өргөжөөд ухаалаг самбар руу орсон байгаа юм. Тэгэхээр ер нь энэ ухаалаг самбар гэдэг маань одоо юу юм бэ гэд ярих юм бол энэ технологи маань одоо 1987 оны сүүлээр хөгжүүлэгдээд 1991 онд бол анх зохион бүтээгдэж патент авсан ийм бүтээгдэхүүн. Анх одоо энэ ухаалаг самбарыг зохион бүтээсэн компани нь бол 91 онд одоо Канадын Smart Technologies гэж компани байт юм. Одоо тэр компаниг болохоор Хятадын Foxconn гэж компани бол худалдаад авсан. Тэгэхээр энэ компани одоо бараа бүтээгдэхүүн бол одоо бол ер нь бол дэлхийд номер 1 гэж хэлж болох үз. Ийм өндөр технологи байгаа юм. Бол. За 2008 оны хавцаа буюу одоогоос бараг 20 шахуу жилийн өмнө энэ ухаалаг самбарын борлуулалт өөрөө дэлхийд даяар $1 тэрбум хүрч исэн. Бид нар одоо тухайдаа сайн мэдгүй байсан баг. Гэхдээ одоо миний санаж байгаагаар бол бүр 1995 он хавцаа бүр Сауди Арабид дунд сургуулийн хичээл нь одоо зурагтаар ордог. Дунд сургуулийн хүүхдийн одоо сурагчдын хоолой Францаас онгоцоор зөөдөг гэл иймэрхүү орчин үеийн шийдлүүдийн талаар сонсч байсан. Тэгвэл одоо энэ ухаалаг самбар маань өөрөө одоо
91 онд бүтээгдээд одоо ингээд зах зээл дээр гараад ирэхээр тухайд л одоо 20 жилийн өмнө л одоо Английн нийт дунд сургуулиудын 30 гаруй хувь нь энэ ухаалаг самбарыг ашиглаад эхэлсэн байсан гэсэн үг. Тэгэхээр энэ 1 тэрбумын зах зээл гэдэг маань 2008 оны зах зээл маань одоо зүүн өмнөд Аз руу хүрээгээд хэлээд ингээ өргөжөөд явсан ийм зүйл юм байна. Төхөөрөмж учраас. За хоёрдугаарт багшийн эрүүл мэндэд маш эерэг нөлөөтэй болж байна. Багш хэдий ч нэ бага ядарна, бага стресс нь тэр хэрээрээ өөрийнхөө сурагчтай хүргэх мэдээлэл, мэдлэг нь илүү их нэмэгдэнэ. Нэг хүүхдийн анхаарлыг татгаж зааж байсан хичээлийнхаа агуулгасаа гараад нөгөө сурагчд руугаа хандаад анхаарлыг татгаж хичээх нь өөрөө нөгөө сургалтын явцаас чинь 45 минутаас ч маш их цаг хугацааг л хороогоод байгаа юм л да. Тэрний оронд багш өөрөө мэдлэг түгээгээд зогсож явах нь бол илүү үр дүнтэй болоод байгаа. За ухаалаг самбар бол дэлхийд аль одоо 80-ад оны сүүл 90-ад оны ихээс эхлэлтэй байсан байна. Утасны хөгжлийн талаар хүмүүс ярихад бол ерөөсөө ямар нэг тайлбар хэрэггүйгээр за тэрнээс эхлээд одоо ингэ явж байгаагээ мэдчихэж байгаа шүү дээ. Монголд яг ухаалаг самбарын хөгжил аль хавьдаа явж байна. Яг эрчээ авч хөгжсөн үе нь болоод өнгөрцөн байна уу? Одоо эд дундаа явж байна. Яг салбарын онцлогоос шалтгаалаад ухаалаг самбарыг аль хэдийн одоо өдөр тутмын хэрэглээ болгосон салбарууд бол байгаа л байх л да. Яг сонирхож эхлээ давуу тал нь юу юм бол яагаад ухаалаг самбар хэрэглэх ёстой юм гэдгийг яг судалж эхэлж байгаа хүмүүст бас зориулсан тайлбар байна уу? За миний ажилласнаар бол за ухаалаг самбар бол нэг 10 гаруй жилийн өмнөөс одоо Монголд орж ирээд борлуулагдаж эхэлсэн. За брэнд нэрийг нэлээд явах тухайн самбар болохоор яг тухайн одоо үйлдвэрлэгч нь өөрөө үйлдвэрлэлийн системийг хөгжүүлдэг тийм самбар байгаа. За мэдээж үнэтэй болчихно. Яг тэгэхээр нөгөө бараа бүтээгдэхүүний одоо нөгөө нэгжид ногдох хөгжүүлэлтийн зардал нь их өндөр болчихно. Тэгэхээр их үнэтэй. За тэгээд их үнэтэй болоод ирэхээр тэр самбарыг бол хамгийн супер сайн гэж хүмүүс ойлгоод байдаг. Ер нь нэг ийм зүйл анзаарэгддэг юм. Монголын худалдаа авагчдын зан төлөв дээр бол нэг хэд хэдэн асуудлууд байгаад байдیں۔ За нэгдүгээрт одоо сүсэг бишрэлийн зан төлөв анзаарэгддэг. За би өөрийнхөө худалдан авж байгаа зүйлдээ хэр их мөнгө төлнө, тэр хэрээрээ тэр худалдаж авсан зүйлдээ ихтгэл үнэмшил нь төрөөд байдаг. Тэр хэрээрээ одоо би 10-20 сая төгрөг зарсан учраас манай ажил одоо илүү одоо эрч хүчтэй ингээ бүтэмжтэй явна гэж ойлгоод байдаг. Гэхдээ харамсалтай нь энэ сүсэг бишрэлийн зан төлөв маань өөрөө бас тэр нэг ажлын бүтэмжид нөлөөлөх нь бага. Ягаад тэгэхээр эцсийн дүндээ тэр ухаалаг төхөөрөмжийг ажилуулах чадвартай хүн тэр байгууллагад байх ёстой болоод ирнэ. За манай худалдаа авагчдын дийлэнх нь бол анх бол цэрэг цагдаагийн шүүхийн байгууллагууд байсан. За ягаад энэ хүмүүс хамгийн түрүүний ихний худалдаа авагч нар байсан бэ гэхээр нэгдүгürt манай Монголын шүүх цагдаа хууль хүчний байгууллагын мэрэгчлэтнүүд их өндөр түвшний технологийн мэдлэгтэй байсан. Юуг хаана яаж хэрэглэх үү гэдгийг маш сайн мэддэг. За хоёрдугаарт цагдаагийн байгууллагууд маш олон салбар нэгжтэй. Тэр салбар нэгжүүд хоорондоо цахимаар хурлаа хийдэг. Тэгэхээр нөгөө хамгийн ихний хэрэгцээ шаардлагыг маш сайн хангах зүйл учраас энэ байгууллагууд хамгийн түрүүнд тавьсан. За үүний дараа дунд сургуулиуд орж ирж байгаа. За дунд сургуулиуд орж ирж байгаа шалтгаан бол нэгдүгээр сургалтын болон боловсролын тэгш хүртээмжтэй байдал дээр энэ ухаалаг самбар өөрөө хамгийн зөв шийдэл нь болж ирээд байгаа. Нэг багшийг өнөөдөр ингээд хичээгээд хөгжүүлээд тухайн багш тухайн орон нутаг хот дүүргийнхэн сургуультаа маш амжилттай ажиллаа явж ирсэн боловч тухайн багш тэр ажлын байран дээр насаараа доктортой ажиллах бас боломжгүй. Шилж хөдөлгөөн их явагдана. Тэгвэл энэ тэгш бус байдлыг юу нөхөх вэ гэхээр энийг технологиор нөхөд байгаа. Өнөөдөр дорнд эсвэл баян үлгийн ч юм уу завхан ингээд орон нутгийн дунд сургуулийн сурагчид Улаанбаатар хотод сурж байгаа хүүхдүүдтэй адилхан мэдлэг мэдээлэл авах нь хамгийн чухал. Энийг юугаар шийдэж болох вэ гэхээр ерөөсөө технологиор шийднэ. Тэгэхээр ийм учраас орон нутгийн дунд сургуулиуд одоо сүүлийн үед бол манад бол маш их хандж эхэлсэн. За тэгээд энэ маш олон Монголын зах зээл дээр маш олон одоо ухаалаг самбарууд ингээ борлуулагдаж байгаа маш олон брэндүүд байгаад байгаа. За миний хувьд би анханасаа энэ ухаалаг самбарыг зүгээр нэг бараа бүтээгдэхүүн гэж хараагүй.
энийг би анханасаа энэ бол сургалтын маш том платформ, сургалтын чанарыг сайжруулах ийм суурь дэд үтсэн байна гэд энэ өнцгөөс нь би харсан. Ийм учраас би өөрөө борлуулалтыг хамгийн өндөр байлгах гэж эсвэл хамгийн өндөр ашиг олох гэж ерөөсөө хичээгээгүй. Би өөрөө энэ бараа бүтээгдэхүүнийг Монголын нөхцөлд яаж ашиглаж, бүрэн дүрэн ашиглаж болох вэ гэдэг талаас нь маш их судалгаа хийж. За яг хоо одоо мэдээж одоо өөр бусад компаниуд одоо нэг брэндтэй гэрээгээ байгуулад тэрийг одоо Монголын хамгийн одоо олон улсын тим юм гэдэг өндөр нэр гүнсээр борлуулах л бахал та. Гэхдээ тэдний хувьд болохоор үндсэн зорилго нь болохоор ухаалаг самбар биш юм. Тэдний хувьд ягаад тэгэхээр тэр ухаалаг самбар чинь нөгөө борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх нэг бүтээгдэхүүнийх нь нэг категори л байгаа. Би болохоор өөрөө 100% дэлгэцэн дээр төвлөрсөн бизнестэй, дэлгэцэн дээр төвлөрсөн ажилтай хүн. Одоо 20 жил энд явж байна. За сүүлийн 8 жил одоо ухаалаг самбартаа зуралдаж байна. Тэгэхээр Монгол борлуулж болох бүх ухаалаг самбаруудыг би авчраад өөрөө туршаад үзээд давуу болон сул тал за хаавсан увс баян үлгэд байгаа хүн сургууль багш энэ ухаалаг самбарыг ашиглахад ямар асуудал гарч болох вэ? Тэр асуудал гарч болох асуудлыг гаргахгүй байхын тулд юу байх ёстой вэ? Би 1000 км-ийн цаанаас тэр асуудлыг яаж шийдэж чадах вэ гэдэг энэ шийдэл дээр би хамгийн гол төвлөрсөн байгаа. За тэгээд бас нэг зүйл нь болохоор ер нь бол ийм байдаг юм. Нөгөө зан төлөвийн хувьд болохоор нөгөө сүсэг бишрлийн гэдэг ярьлаа. За зарим худалдаа авчдын хувьд бол за одоо тодорхой сайн мэдлэг мэдээлэлгүйгээсээ болоод маш их буруу сонголт хийсэн ийм тохиолдлууд маш их гардаг. За тэгэхээр ухаалаг төхөөрөмжүүд гар утас зурагт юу гэдэг энэ бүх төхөөрөмжүүд чинь одоо бүгдээрээ интернетэд холбогдож бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой байдаг. За тэгвэл зарим одоо ухаалаг төхөөрөмжүүдийг интернетэд холбогдсон төхөөрөмжийг алсын зайнаас ингээд хаах боломжтой байдаг. Үйлдвэрлэгч нь. Монголд ийм тохиолдлууд зөндөө гарсан. Над дээр ч гарсан. Энд ирсэн байгаа дэлгэцийг үйлдвэрлэсэн газараас нь хаачаад эндээ удирдлаггүй болчихно гэсэн үг юм уу? Тэгэхээр ч одоо хандах газар бас хэцүү болоо явчих юм биш үү? Шийдвэрлэхэд за. За тэр яагаад тийм асуудал гарч ийнэ вэ гэхээр за би бусдыг яриад яг өөр дөр тохиолдсон шиг яриа. Мэдээж би одоо тэр чин 7 жилийн өмнө завхны нэг дунд сургууль байсан. 75 чинь ухаалаг самбар авсан. 2 жил болоод нөгөөх нь асгыг дул асна. Тэгэд асныхаа дараа ямар ч үйлдэл хийх боломжгүй ингээд таг гацчихдаг. За тэр яагаад гацчихна вэхээр би бол тухайд энэ бүтээгдэхүүнийг зарж ашиг болох юм байна гэж бодоод хамгийн хямдхныг авнаа да. Тэгжээж би худалдаа авагчтай хамгийн хямдхан үн санал болох боломжтой болно. Тэгэхээр нөгөө хямдхан байна гэдэг чинь нөгөө талд лицензийн төлбөр ч юм уу өөр ямар нэгэн төлбөртэй үйлчлэгээ үүсчихэж байгаа байхгүй юу? За магадгүй одоо нэг 10 ширхэг самбар нэг борлуулагч борлуулсан бол тэрний дараа нэг юм хоёрын зайнаас ингээ хаачна. Нэг асуудал байна л гэсэн юм. Хаачингууд яадаг вэ гэхээр би эргээд нөгөө борлуулсан ч юм үйлдвэрлэсэн газартаа хандахаар тэр чинь төлбөртэй үйлчлэг болчих واخгүй юу? Одоо Монгол бүр их сургуулийн самбар хүртэл ингээ хаагдсан. Уул нь ингээ гоё брэнд нэртэй. Тэгээд нөгөөх нь тэдний авсан 8 дэлгэцээс 2 нь тэгээд хаагдсан байх жишээ нэ. Тэгэхээр би 7 жилийн өмнө би өөрөө тийм асуудалтай тулгарч ирсэн. Тийм учраас би өөрөө нийлүүлэгчтэйгээ гэрээгээ ихтэй энийгээ хүртэл өөрөө тусгаад өгчдөг байхгүй юу. Ингэж та нар алсын зайнаас ингэж хаахгүй шүү. Бид нар та нарт дараа нь ямар нэгэн сервис үйлчилгээний төлбөр гэж төлөхгүй. Энэ ухаалаг самбар чинь илэгдэж дуусан дуслаа чөлөөт ажиллаж явах хэрэгтэй гэдгийг анханаас нь ярьж тохирдог байхгүй. За ийм байна. Хоёулаа энэ ухаалаг самбарыг яг сургуулийн хүүхдүүд багш нарт зориулсан хувилбараар нь илүү энгийн тайлбарлая. Одоо хүүхдүүдийн эцэгхийн хуралд очиод суухаар яг нь шохооны самбараас бол нэг жоохон холдсон байна. Мерсер шохоотой самбартай анги байна. Ихэвчлэн цагаан самбартай маркераар бичиж байна. Эсвэл ийм зургтын дэлгэцийг асаацсан хажууд нь ноутбукээ холбоцсон флашаар ч юм уу нэг ингээд слайд үзүүлээд нэг ийм эцэгхийн урал хийж байна. Энэ ухаалаг самбар сургуулийн яг одоо бичээд байгаа цагаан самбарыг бүрэн мэдээж орлох бах. Юу давуу талтай. Одоо таны ярьж байгаагаар бол интернетэд холбогдоод
магадгүй дүрсээ хараад ингээд энэ тэндээс хичээлээ заачих байх тийм ээ. Өөр юу юугаар илүү байх вэ? Ковидын үед бол бүх юм зогсоол, бүх юм алсын зай гэл яг л энэ ухаалаг самбарын хэрэгцээ хүн болгонд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. А ковид хэдийгээр өнгөрсөн ч гэсэн өвлийн уйлралд нэг 7 хоног карантинлал 5 хоног зайнаас цахим хичээл гээл. Энэ басны хэрэглээ ингээд дуусчихгүй улам ихсэг шинжтэй байгаад байгаа юм. За ухаалаг самбарыг дунд сургуулийн хичээлд ингээд ашиглах нь өөрөө за техник талаас бол маш хязгааргүй боломжтой. Энийг одоо ийм үйлдэл ингээд ярил энэ хизээж дуусгүй цааш үргэлжлэнэ. За зүгээр энгийн байдлаар тайлбарлаад өгье л дөө. За ухаалаг самбар гэдэг хөрөмж нь өөрөө Android үйлдвэрлэлийн системтэй нэг юм том асар том 65 инч 85 инчийн таблет гэсэн үг. Бид нэр Android гар утас ашигладаг. Тэрийг л одоо ингээд хандаа томруулаад тавьцаан гэсэн үг. Тэгэхээр бид нар гар утсан дээр ямар аппликейшн суулгаад яаж ашиглаж болохыг бол маш олон боломж нь байгаад байгаа. За тэгвэл нэг гол зүйл нь болохоор юу гэхээр тухайн одоо ухаалаг самбар гэдэг чинь самбар гэж байгаа бол тэр яах ёстой вэ гэхээр дээр нь бичиж мэдээллийг оруулах ёстой. Ухаалаг учраас оруулсан мэдээллийг боловсруулад үр дүн болгоод буцаагаад өгөх ёстой байхгүй юу? За тэгвэл энэ одоо ухаалаг самбарынх нь үндсэн аппликейшн болохоор Android үйлдвэрлэлийн систем буюу тухайн одоо процессор бордонд суусан байдیں۔ Үндсэн програм гэдэг утгаараа. За тэгэнгүүт хэрвээ одоо энэ програм хангамжаа өөрөө хөгжүүлдэг компани бай гэж бодъё. Тэгвэл өөрөө хөгжүүлдэг компани байна гэхээр чи мэдээж тэр компани нөөц болцоо хязгаарлагдмал буцаад борлуулалт нь бас хязгаарлагдмал. Тэгэхээр тэр хэдий үнэтэй байсан ч тэр ухаалаг самбарын чинь програм техник хөгжүүлч өөрөө ягаж дэлхийн номер 1 байхад бас хэцүү байхгүй юу? Тэгвэл юу одоо өргөн дэлгэр илүү өндөр хөгжилтэй байдаг вэ гэхээр нээлттэй их. Одоо бидний ашиглаад байгаа Android үйлдвэрлэлийн систем чинь ер нь бол нээлттэй их. Google компани өөрөө энэгээ нээлттэй ихээр өгсөн. Тэрэн дээр нь одоо бусад хөгжүүлэгч нар улам хөгжүүлээд ингээд сайжруулад яваад байгаа учраас одоо Android үйлдвэрлэлийн систем гэдэг маань өөрөө дэлхийн номер 1 ашиглагдж байгаа үйлдвэрлэлийн систем болчлоо. Тэгвэл энэ дээр маш их боломж байна. За ухаалаг самбарын чинь одоо тэр гол одоо сурагчдын анхаарлыг татдаг тэр одоо хиймэл оюун ухаанаар одоо ингээд нэг сараачаад уул ч юм уу нарны дүрс тавьчихад тэр 2 секундын дараа өнгө зураг болоод хувирчин. Энэ бол нөгөө ухаалаг шийдэл юм байна. Тэгжээж одоо нөгөө сурагчийн анхаарлыг самбар дээр татаж чадах байхгүй юу? Хичнээн багш хичнээн гоёор ингээд уул ус зурсан ч гэсэн хүүхдийн анхаарлыг тэгж өнгөт зураг шиг татахад бас хэцүү. Одоо дээр үед одоо манай сургуулийн багш захирал биднэрт үзүүлж ирсэн. Би шогоогоор самбар дээр 12 өнгө гаргаж чадна гэд шохооныхоо даралтаасаа их тод цагаанаас гисүүлээд бүдэг цагаан хүртлээ ингээд 6 өнгө гаргаж үзүүлж байгаа байхгүй юу? Тэгвэл одоо тэр ухаалаг самбар чи өөрөө тэр бум өнгө ялгах харуулах боломжтой болоод ирчихэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө сурагч хамгийн гол нь нөгөө сурагчдын анхаарлыг өөр дээрээ татна. За тэгвэл тэр яаж татах юм бэ гэдэг техник чи өөрөө зөвхөн нэг компани тэрүүхэн тэндээ нэг хөгжүүлж үйлдвэрлэдэг байх уу? Эсвэл масс зориулсан юм үйлдвэрлэгдээд масс тэрийг ашиглаад масс тэрийг буцаагаад одоо хөгжүүлэлт нь санаа оноогоо оруулсан байна уу гэдгээс шалтгаалаад үн бас их өөр болоод байгаа байхгүй юу? Тэндээсээ одоо нөгөө хэрэглэгчд маань манай сургуулийнх маань өөрсдөө зөвийг нь олж сонгох шаардлагатай байгаад байгаа. Яг юу гэж асуух хэрэгтэй вэ? Асуултаа бас зөв асуугаагүйгээсээ болоод бүтээгдэхүүнээ яг ялгаж авч чадахгүй. Одоо би болвол ёстой та дөр хэлсэн дэлгэцэн очиол нэг барьж үзэх байх. Энэ том эдэн эн чин гэдгийг харах байх. Та илүү нарийн технологиуд нь бол мэдэхгүй. Тэгэхээр та асуулгүйгээр ийм газар ажиллаж байгаа бол ийм үзүүлэлтийг ингэж асуугаад ингэж аваарай. Сургууль бол ийм шүү гэдэг энгийн төвшөнд хэлж болох уу? За тэгэхээр ухаалаг самбар маань одоо ямар байх ёстой вэ гэхээр за нэгдүгээрт нүдэнд ээлтэй байх ёстой. За. Ингээд магадгүй зарим хүмүүсийн нүдэнд ийм гоё гялгар шилэн нүур их гоё харагдах байх. Манай самбар болохоор юм мат өнгөтэй харагдана. Тэгэхээр танах арай бүрзгэр энэ аягүй гоё гялгар юм байна гэдэг ойлголт төрж магадгүй. Гэтэл энэ чинь хамгийн ихний алдаа байхгүй юу? Ягаад тэгэхээр багш сурагчид тэр ухаалаг самбарыг ер нь бол хичээлийн турш өдрийн хагаст ширтэнэ. Тэгэхээр нүдэнд ачаал өгөхгүй байх хэвээр. Нүдэнд ачаал өгөхгүй байх зүйл нь юу гэхээр өдрийн гэрэл юм уу цонхоор тусж байгаа гэрлийг тэр ухаалаг самбарчин буцаагаад хүний нүд рүү ойлгох биш
өөр дээрээ шингээж уусгах хэрэгтэй байхгүй юу? Ингэжээч нөгөө олон цагаар харсан сурагч нүд нь ядрахгүй багшд ачаал маш бага өгнө. Тэр хэрээрээ нөгөө самбар дээр гарч байгаа мэдээлч өөрөө хамгийн тод харагдана. Хүний нүдний өмнөөс ингээ гэрэл тусгацаад за чи нарийнх нь унштай гэхээр маш хэцүү. Тэрнтэй яг адилхан. Ингээд гадаад үзмж нэг юм байна. За хоёрдугаарт тэр хамгийн гол одоо нөгөө сургуульд ашиглагддаг тэр нөгөө үйлдэл функцүүд тэр чинь өөрөө Android үйлдвэрлэлийн системтэй бордон дээрээ байдаг байхгүй юу? За хичээлээ эхлүүллээ. За самбараа асаалаа. За багш нэг самбар дээр одоо юу гэдэг нэг зураг юм уу PDF файл оруулж ирээд тэрэн дээр одоо ингээд зурж бичээд за сурагчтай хүүхдүүдээ гэд ярихад тэр хэрэгэлдэг зүйл нь Android үйлдвэрлэлийн систем дээр үүдэг. Гэтэл хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр ухаалаг самбар нь одоо Windows үйлдвэрлэлийн системтэй i5 7 удаа хамгийн сүүлийн тэтгэвэр үеийн гэд тэр нь хамгийн мундаг гэж ойлгоод байгаа. Гэтэл тэр чинь бол зүгээр нэмэлт төхөөрөмжл байдیں۔ Нэг юм жижигхэн алган чинээ процессор OPS гэдэг процессор тэрийг тэр самбарт хийсэн ч болно, хийхгүйсэн ч болно. Хамгийн гол ухаалаг самбарын чинь нэг сурагчдад хүрэх багшийн ажиллахад дөхөмтөө тэр бүх үйлдэлүүд чинь дандаа Android үйлдвэрлэлийн систем дээр тэр Android үйлдвэрлэлийн системийн бордон дээр байж байгаа. Багш болгон одоо бүгд ноутбуктэй. Багш одоо өөрийнхөө ноутбукийг ухаалаг самбартаа холбохын тулд за хоёр янзаар холбоно. Нэг нь одоо ингээд залгуур бариад одоо ингээд очиод HDMI залгуураар залгах чинь. Нөгөөх нь одоо юм нэмэлт төхөөрөмж худалдаж аваад ингээд уцгууд амжуулдаг тийм төхөөрөмж худалдаж аваад ингээд залгаж болно. Манай самбарууд болохоор тэр бүгд хэрэггүй. Шууд багшийн ноутбук уцгуугаар ухаалаг самбар руугаа холбогдно. Тэгэхээр ийм баггүй. Ухаалаг самбар гэдэг чинь бас тодорхой хэмжээний үн төлбөртэй зүйл байгаа шүү дээ. Өртөг зардалтай. Тэрийг сургууль авахын тулд өөрийнхөө төсөвдөө суулгаад нэгсэндээ төс мөнгнөөсөө асуулна. Тийм байхад ахаад ягаад нэмэлтээр ийм төхөөрөмжүүд авах хэрэгтэй юм бэ? Ахаад бас тэрний төсвийг суулгах гэхээр чи нөгөө сургуулийн чинь төсөв нэмэгдээл явагдах байхгүй. Анхнаасаа энэ бүгд нэг л төхөөрөмж дээрээ иж үрнээр байгаад 1000 км-ийн цаана энэ залгуурчин холбогдохгүй байна, болохгүй байна гэдэг ямар ч асуудал гарахгүйгээр тэндээ ажиллаад яг хичээлийн цагтаа хүүхдүүд нь тэрийг 100% ашиглаж чаддаг байх нь хамгийн чухал байгаа байхгүй. Мэдгүй болохоор бол нэмэлт юм аваад байна. Мэдгүй болохоор л ингээл нэмэлт зүйл аваад ийм олон зүйл нэмэгдэхээр л их сайн гэж ойлгоод байдаг буруу байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө ийм байдیں۔ За Windows үйлдвэрлэлийн системтэй ухаалаг самбар нь одоо айгүй мундаг үнэтэй ч юм байна. Тэгэхээр тэр юун дээр үн шингээд байх нөхөр тэр Windows системийг ажилуулж байгаа процессор дээр үн шингээд байгаа. Хамгийн багадаа нэг сая 500 мянган төгрөг шингэчихэд байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж ийм нөхөр нөгөө ухаалаг самбарын чинь үндсэн эд ангиас нь өртгийг бууруулж хасаад байгаа байхгүй юу. За одоо тэр нөгөө гялбалтын эсрэг хамгаалтыг хасчихж гин, камерыг хасчихж гин. Тэгэхээр ерөөсөө л нэг том хэмжээний нэг компьютер. Гэтэл Windows үйлдвэрлэлийн систем дээр нөгөө сургалтын одоо аппликейшн програмууд маань байна уу юу гэдэг чинь бас их чухал. Байлаа гэхэд тэр чинь бас гадны төлбөртөө аппликейшн програм болчдөг байхгүй юу. Яг тэгэхээр Microsoft компани чинь тийм үнэгүй юу бол гаргаагүй шүү дээ. За яг хуу нэг өөрийнх нь самбарын програм байдаг боловч тэр нь Office-ийн багц програмынхаа дагалт хэсэг нөхгүй юу. Ингээд ирэхээр үнэтэл бол сайн, эсвэл одоо юу гэдэг Windows үйлдвэрлэлийн системт бол сайн биш ээ. Тухайн одоо ухаалаг самбар маань яг өөрөө байгаагаараа багшийн хэрэгцээ шаардлагыг хангаж тийм хүчин чадалтай байх хэрэгтэй. Одоо бусад бүх компаниуд ингээд бэлэн одоо нэг хин нэгэн үйлдвэрлэгчийн борлуулагчийн самбарыг л авчир зарах гад үзээд байдаг бол би тэрний эсрэг зүгт нь яваад би өөрийнхөө шаардлагаар Монголын хэрэгцээ шаардлага, багш нарын хэрэгцээ шаардлаганд нийцсэн бүтээгдэхүүн байх ёстой гэдэг эсрэг зүгт нь явсан учраас энэ хугацаанд би одоо өөрийнхөө брендийг бий болгоод авчлаа. Тэгэхээр электрон брендийн самбар бол багшийн сургуулийн чиглэлтгүй, офис бизнесийн байгууллагуудын чиглэлтгүй бүх хэрэгцээ шаардлага дээр бүрэн хангах ийм өндөр хүчин чадалтай болчихж байгаа. Одоо тэр ухаалаг самбар дээр орж байгаа бүх эд ангиуд чинь бүгд өөрийн гэсэн үн өртөгтэй. За камер гэхэд л хамгийн багадаа 500 мянгаас сая төгрөгийн хооронд байдیں۔ Ухаалаг самбарын камер нь. За одоо хамгийн сүүлийн камер бол одоо хиймэл оюун ухаантай. За энд нэг хүн ярихад
дуу хоолойг таниад камер ингээд чиглэнэ. Энд нэг хүн ярихад камер ингээд чиглэнэ. За энэ бол одоо сая төгрөгийн үнэтэй ухаалаг самбар дээр өөр дээр нь байдیں۔ Гэтэл нөгөө манай харилцагч нар яадаг вэхээр бид нар нэг ухаалаг самбар авсан юм аа. Танад харин ийм юу вэ нүү? Камер нь байна уу гэл ингээ хандгаж байна. Гэхдээ наач уул нь бол тийм уул нь бол эн чинь ийм байд юм аа гэл хэлж өгч байна. Сая тантай ярихаас өмнө бол би ухаалаг самбар гэхээр одоо манай студид нэг хяналтын дэлгэц гээд байгаа шүү дээ. Ийм дамжуулах үүрэг гүйцэтгэдэг ийм самбар юм болов уу гэсэн бодолтой орж ирсэн. Тэгтэл одоо энэ ухаалаг самбар чинь бүр бүхэл бүтэн бүх юмыг шийдээд өгчих ийм самбар гарсан байна шүү дээ. Тийм ухаалаг гэдэг үгний утга агуулга нь ерөөсөө эндээ байгаа юм. Яагаад ухаалаг юм бэ? Яагаад гэвэл одоо хэрэглэгч буюу одоо багш сурагчийн юм уу те оруулсан мэдээллийг оруулахад өөр дээрээ хүлээж аваад боловсруулад буцаагаад үр дүнгийн өгч байна. Тэгэхээр энэ өөрөө ухаалаг. За одоо шууд ухаалаг самбартайгаа ярьж болно. Уул нь бол. За англиар ярьж болно, хятадаар ярьж болно, солонгосоор ярьж болно, харилцаа ярьж болно. Эсвэл ингээд орчуулах гэдэг юм уу. Ингээ энэ бол ерөөсөө ухаалаг самбарын үндсэн функц дээр нь байгаа юм. Заавал нэмэлт одоо химэл оюуны төлбөр төлөх шаардлагагүйгээр өөр дээр нь байж байгаа ч юм. За нэг дэлгэцэн дээр юу ч гарч ирсэн хамаагүй дээр нь шууд зураад бичээд за хэрвээ ойлгохгүй дүрс байх юм бол тэрийг тодруулаад ингээ хайж болно. Жишээ шууд нэгэн л интернет холбогдсон учраас ингээд дэлхийд даяар энэ юу гэдэг зүйл вэ гэдгийг чинь ингээл гаргаад ирэх гэж байна. Хүүхдүүд том болоод ирэхээр айл болгонд компьютер ээж аваасаа нэхэж эхэлдэг. Бүгдээрээ нэхэж байгаа. За зарим нь бол ийм таблет авчмаар байна. Ингээ хөөхөн авч аваад зүнхлээд авсаарах юм. Зарим нь ингээл сүүлийн үеийн ноутбук, зөөрийн компьютер, зарим нь суурин компьютер авна. Тэр нь хичээлдээ хэрэглэх нэртэй тоглох сэтэл чардна. Хөвж яхахыг бас үүсэхгүй. Тэгээд аав ээжүүд технологийн мэдлэгтэй хүмүүс бол энийг аваад тийм юмд хэрэглээ тэдийн хугацаанд ингэж ашиглана гэж бүгдийг нь мэдж байна. За дундаж хүүхдүүдэд маань хэрэгтэй юм чинь авч өгье доо ихтэй аль нь дээр юм бол миний зөв юм уу, хүүхдүүдийн зөв юм уу гэд эргэлзэж байгаа ээж аавуудад аль нь дээр юм бол ямар үзүүлэлттэй нь яг юм 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тохиромжтой ээлтэй болоо. За би энэ дээр ер нь бол хэлэхэд ер нь бол таблет нь зүгээр дээ. Ягаад тэгэхээр таблетэн дээр одоо цахим номоо унших боломжтой. Дээрээс нь таблетэн дээр одоо нөгөө цахим сургалтынхаа контент цахим онлайн сургалтаач үзчих боломжтой. Мөн дунд сургуулийн хүүхдүүдэд нэг тийм айхтар өндөр хүчин чадал бас нэг шаардлагатай байдгүй. Харин юу хамгийн их шаардлагатай гэхээр хүүхэд хэрэглэхэд эвтэйхэн мэдээж хүүхд юм чинь яг ингээд насан турш хүн шиг ширээний ард ингээд 3-4 цагаар ингээд цомцоогоо суугаад байхад хэцүү. Одоо нэгсэндээ суурин компьютерээр суугаад байх хэцүү. Ноутбукнаар суугаад байх хэцүү. Хүүхдэд хамгийн эвтэйхэн зүйл нь ер нь бол таблет нь эвтэйхэн байдیں۔ Гар утасны дэлгэц бол хэтэрхий жижигтэй дийтэй. Нүдийг ядарна. Таблет чинь хамгийн багадаа ер нь бол нэг за дундаж таблет бол нэг 11 инчийн дэлгэцтэй байгаа. 11 инч гэдэг чинь ерөөхдөө А4-ийн цаасны хэмжээтэй байхгүй юу? Тэгэхээр дэвтрээ бариад үзэх, номоо бариад дэлгээд үзэх хэмжээ чинь тэр 11 инчийн таблет байдیں۔ Тэгэхээр таблет бол хүүхдэд хамгийн одоо юу зүйл, хэрэгтэй зүйл. Гэхдээ нэг юм асуудал хүн ер нь мэдгүй зүйлээсээ л айгаад байдаг байхгүй юу? Уул нь бол одоо чинь хүүхэд гар утсан донтоод байна, гар утснаас нь холдуулна. Одоо юу гэдгийг тэр компани тэр анх гар утас таблет зохиосон чинь хүүхэдтэй хэрэглүүлдэггүй гинлээ мэлээ. Үгүй тийм юмнаас ерөөс айх хэрэггүй. Уул нь бол яадаг вэ гэхээр тухайн айлд чинь мэдээж интернетийг дамжуулж байгаа рутер байгаа. Тэр рутер дээрээ цагийн тохиргоог нь автоматар хийцдэг байхгүй юу? За тэр таблет гэдэг чинь өөрөө интернетэд холбогддог дахин давтчихгүй нэг хаягтай байдیں۔ Одоо MAC address гэдэг. Тэр MAC address-ийн рутер дээрээ тохируулаад за энэ MAC address-тай төхөөрөмж тэдээс тэдэн цагийн хооронд 7 хоногийн тэдэн өдөр ингээд интернет холбогдно гэд тохируулаад өгчтэй. Тэгэхээр хүүхд яг үхээр тухайн үед л интернеттэй холбогдно. Бусд үед нь яг үхээр нөгөө офлайн буюу интернетэд холбогдоогүй номоо үздэг ч юм уу, тийм зураг үздэг ч юм уу. Уул нь яг хэрэглээ талаас бол ийм хялбар ухаалаг шийдлүүд бол байх боломжтой. Тэгэхээр сонсогчдоо, үзэгчдээ өнөөдрийн ярилцсан сэдв ухаалаг самбарын хэрэглээ онцлог давуу тал сайн муу, яаж асуух уу, яаж таних уу гэл
багагүй хугацаанд яриуллаа. За өнөөдрийн зочин бол электрон цагийн маань дэлгүүрийн үүсгэн байгуулагч Төр Мөнх байлаа. Танд баярлалаа. Технологийн яг нарийн ширээний нухаж мэдэхгүй ч гэсэн юу гэж асуугаад яаж худалдан авалт хийхээ бол ойлгоод авлаа. Баярлалаа. За өрсөндөх баярлалаа. Та бүхэндээ ингээд бас энэ талаар зөв ойлголт мэдээлэл өгөхийг хичээх боломж олгосонд бас их баярлж байна. За баярлалаа. Сонсогчдоо Хөгцөнгөр радио хөтөж подкасттай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.